Монголын үндэсний номын сан гэсэн вебсайт руу ороод бүртгүүлэх гэсэн товчийг даран имэйл хаяг болон нууц үгөө оруулж өгөөд бүртгүүлэх гэсэн товчийг даран бүртгэлээ үүсгэнэ. За бүртгэл амжилттай үүслэе гэсэн бол үргэлжлүүлэх гэсэн товчийг дарна. Танилт нэвтрэлтийн систем буюу данлуу нэвтэрж орно. За энэ дээр та өөрийн нэг удаагийн кодоор эсвэл банкны эрх болон тоон гарын үсэг гэсэн 3 төрлөө сонгож нэвтрэх боломжтой. Миний хувьд бол банкны эрхээр нэвтэрлээ. Банкны эрхээр нэвтэрсний дараа зөвшөөрөх гэсэн товчийг дарна. Тэгээд дахин зөвшөөрөх гэсэн товчийг дарснаар бүртгэл маань баталгаажна. За үүний дараа дэлгэрэнгүй мэдээлэл бүглэх хэсэг гарч ирэх ба номын сангаа сонгож өгнө. За номын сангаа сонголтоос нь харж байгаа сонгож өгөөд хэрэглэгчийн төрлөө бас сонгож өгнө. За үүний дараа бусад хувийн мэдээллүүдээ бол бүгэлж өгнө. За хамгийн чухал нь бас холбоо ойрох хүний мэдээллийг оруулах шаардлагатай байгаа. Тэгээд дэлгэрэнгүй мэдээлэл нь оруулж өгөө хадгалах гэсэн товчийг дарна. За ингэснээр таны бүртгэл бол амжилттай хадгалагдчихж байгаа. За үргэлжлүүлэх гэсэн товчийг дараад нэвтрэх хэсэг рүү шилжих ба та энэ дээр өөрийн бүртгүүлсэн имэйл хаяг болон үүсгэсэн нууц үгөө оруулснаар бүртгэл маань нэвтэрнэ. За үүний дараа та мэдээлэл хүлээж авахыг хүсвэл тийм эсвэл үгүй гэсэн товчноо сонгож дараад ингээд вебсайтад амжилттай бүртгэл үүснэ.